Зохиолч Алтан гэрлийн амар сайхан. Зохиолыг уншсан Цэдэн Содномын зол жаргал. Хэцүү анги. Гэр хороололд өглөөний нар мандаж зуул цэцэг хоёр хашаандаа дасгал хийж зогсно. Ээж нь тамирчин хүн учраас хоёр охиноо бүр багаас нь ийм цан сургасан. Амьсгалын дасгал хийхэд эгч дүү хоёрыг хөөхөн би нумарч сэтгэл булаам харагдана. Хажуу хашаанаас оюутан бололтой хүү саранпай хайрцаг дээр гараа зогсчихсон банзны өчүүхэн завсраар зулааг сэмширтэн. Эгчин дүүгийнхаа учрыг юусоо олохгүй. Нэг болохоор бэлгүүнийгээ өөр далдчлаа гэлүүлнэ. Тэгснэ маргааш нь өнөөхөө удаж чадгаа байчна. Бэлгүүн чинь хартан дайсан уу эсвэл хайртай залуу юу? Тэр хэрэг чим гээд цэцэг толгоогоос ихсэрнэ. Хартан дайсан гэдгээр нь үрд ойлгодоо өгч минь. Хортон шавж гэсэн болно. Маргааш хайртай гэдэл дахиад уйлахаар чинь яах вэ? Одоо тэхгүй. Үүний хэрэг дээрээ бэлгүүн бид хоёр хизээж нийлгэргүй болсон гэд бодохоор зулаад бүх зүйл цагаандаа гарчих шиг болсон. Учир зүггүй усан нүдлээд яахав нэгэмтэл хувь тавилан иймээ цааш гэж бодон шуударчээ. Өчигдөр орооноос эхлээд өөрийгөө хүчлэн инех гэж оролдож өнөө өглөө эгчтэйгээ дасгал гарч ирсэн энэ. Эгч нь бага зэрэгч болтугай тайвширсан харагдана. Цэцэг дүүрүүгээ сэм нүдээ ирмээд хажуу хашааны хүүгийн нуугдэр зогсоо зүгрүүд өглөө. Зулаа өмнөө байх бөмбөгийг авч эгчтэй өгөхөд эгч нь огт санамсаргүй хүн болж хүүгийн нүрийг халахалж буй хашааны банз руу сагсны хүнд бөмбөгийг нэрхэтэл хүчтэй шидэв. Хөрш хүн цочин орож тэнцвэр алдан саруулзаад хойшоо саван унахад эгч дүү хоёр элгээ хүртэл инээсээр гэрлөвгөө орцоолоо. Ээж охидтойгоо алхасаар буудал руу ирлээ. Аргил цээл, хахирган чихэргэн гээд төрөл бүрийн хоолойтнууд чиглэл зарлан орлолтоход чихнээ үнэн хүүч юртэй. Аль муухай дуутай зарлаачтай тэргэнд нь хүн их суудаг юм уу гэж бодмоор. Буудлын түцийн цонхны шилийг чичиртэл хоолой шахан чарлаад байхаар залхсан хүмүүс өөрийн ирэхгүй тэргэнд нь орж сууж чихээ амраадаг юм шиг. Сүнжид эргэж хараад манай ангийнхан ёстой авьяастай. Өнөөдөр ирж бүжгийн наадам үз гэж хэлэхэд охид гайхлаа. Өнөөх сүрхийд Тэмүн бэлгүүн хоёр чинь гайхалтай гой бүжгэлдэг юм байна лээ гэхтэн зулаагийн царай хос хийлээ. Зүрх нь байж ядтлаа болгосон хэдийж өөрийгөө хүчлэн бариад магтах хүн юм уу олвоо гэж хамраараа дуугарлаа. Сайн юм чинь магталгүй яах вэ? Надад дургүй байдаг гэд би хүүхдэд үзээ ядаа дайлтай нь биш. Ээж минь тэр одоодоо өөрөө л очиж дэмждээ. Бид хүчээр сэрсэн ч очихгүй. Энэ яриаг сонсоод цэцгийн инээд хүрлээ. Ээж минь цайлган сайхан хүн шүү. 2 хоногийн өмнө л нурмааж байснаа ор тас мартчихаж. Зулаа бас бэлгүүнийгээ өөр дааллаа гэд уйлаад л байсан. 180 мэрэгчийн аргагүй л ээж охин хоёр. Гэж бодоод мушээлаа. Яадаг вүлээ? Энэ чарлаач шин яасан ч хахирган дуутай золиг вэ? Гэснээ ээж нь унаандаа суулаа. Чарлаач гин шүү гэд цэцэг мушээлаа. Харин ч онсон нэр кондуктор гэснээс хавгүй дээр сонсогдож байна гэд инээлтлээ. Зулаа гунгаа мартах гээд албаар инээж өөрийгөө хүчлээд байгаа нь илт. Оддын ангийнхны нэр төрөө сэргээх гэж хүлээсэн цаг мөч ирлээ. Монголдоо байтугай олон улсад нэр цуутай бүжигчин оюун батгай ирж шүүгчээр суусныг хараад хөөхтүүд бишрэнэ. Бүжгийн наадмын эхний үзүүлбэр вальсын тэмцээнд ангийнхан ацтай суглаа авч хамгийн сүүлд тайзан дээр гарлаа. 10-ын дэ ангийн сандар хамтлагийн бүжиг эхлэхэд үзэгчид бүгд уусав. Бүжиг дуусгаад нэрт бүжигчин үнэн голоосоо ойшоож тоосон бүр биширсэн гэмээр харс хаяж удаан гихч алга ташлаа. Шүүгчид оноогоо өргөнүү хэмээн хөтлөгч Даран багшийг хэлэхэд эрхлэгч бүжигчин хоёулаа 10 оноо өгсөн байхад хажид багш 3 оноо барьсан яргааж суугаа харагдана. Танхим дах үзэгчид эсэргүүцэн "Ваа! Болоо! Хажтаа болооч ээ! Илэрхий байна штэ!" гих зэргээр хашгиралдана. Сондар хамтлагийнхан "Энэ арайд энднэ. Мэдээж байхад ингэж доошоо оноо өгнө гэж байх уу? Хажид ийм оноо өргөөд байх юм бол манай оноо бүр доошлоод 3 дугаар байрчгүй үлдэнэ" хэмээн ярилцаж зэвүүцэн зогсно. "Шууд тайзан дээр нь гараад суулт хийчихье" гэж бэлгүүн шийдэмгий хэлэхэд хөөхтүүд "Тэгээ яадیں۔
гэлцэн дэмжлээ. 3 шүүгчийн дунд маргаан гарч байгаа нь үзэгчдэд илэрхий харагдана. Эрхлэгч хажид багшаа та чи яаж ийна гэхэд цаадах нь надад өөрийн гэсэн толгой байж болохгүй юу гэж хэлбэлзлээ. Бүжигчин оюун Батхай эгдүүслээ барьж чадсангүй. Багшаа таны над бүндгөрөө толгой гэх арга алга олгоол гэх юм байна. Энэ хүүхдүүд бараг л мэрэгжлийн түвшинд хүрчихсэн байх шүү дээ. Бусдасаа давуу нь ойлгомжтой байхад гэж бухимдлаа. Та мэрэгжлийн хүн мөн үү? Эсвэл хувийн сонирхлоор хандаад байна уу? Гэж эрхлэгч хэлж байгаа нь үнэн голоосоо зэвүүдсэн нь илт. Шүүгч багш чинь яах аргагүй энэ хамтлагаас хувийн өш онцоо авч ийн. Би гарч үннийг нь хэлээд энэ тэмцээнийг шүүхээс татгалзаад явлаа. Гэд оюун Батхай босч ирлээ. Хаждын царай хачин болж шалдаа буусан сон. Төдөлгүй шүүгчдийн зөвлөл оноог дахин хэлэлцээд 10-р ангийн Сондөр багт дээд оноог өгөхөөр болсноо зарлалаа. 11-ийн ангийнхнаас бусд нь шийдвэрээ дэмжин алгад очиж байлаа. Бүжгийн наадам үргэлжилж орчин үеийн бүжгийн тэмцээн явхад хажид багшийн холих бууж 10-р ангийн багт 9 оноо өргөж байгаа нь харагдана. 3 төрлийн нийлбэрээр Сондөр хамтлаг төрүүлж цам гардан авлаа. Хүүхдүүд баярлсандаа уйлчих шахан дэвхцэж байлаа. 10-р ангийнхан цомоо өндөрт өргөн хонглоор ангиасаа өнгөрч 11 ангийн үүдэнд зогсоод 10-р анги яалсан уу? Яалсан. 11 хожигдсон уу? Хожигдсоо гэж хашгиралдан хонзонгоо аваад буцаж явцгаав. Хагас нээлттэй хаалганы цаана хор шарн буцалсан ах эгч нар нь байж ядсаар хоцрох нь харагдана. Хүүхдүүд ангидаа орж ирээд биеиндээ баяр хүргэн гараа алгатцгаана. Бол сайхан сувдтай ярилцаж байснаа хэдүүлээ багштай очиод баяр хүргэдэх үү гэж хэлэхэд хүүхдүүд бас л хоёр хуваагдчихлаа. Зарим нь ангийн дарга руугаа гайхан харна. Сувд наран туяа хоёр дэмжиж хүүхдүүдийг уриаллаа. Гэвч хүүхдүүд хоёр оддоо баяр хүргэхийг илүүдүүлж байлаа. Тэмүн бэлгүүн, тэмүн бэлгүүн, тэмүн бэлгүүн гэж анги дүүрэн хүүхдүүд хашгиран баяр хүргэнэ. Бэлгүүн энэ бүхнийг сонсож сэтгэл хөдлөж байсан ч зулаа руугаа бушуухан явах гээд тэс чадав. Энэ шуугаан дундуур бол сайхан руу очиод сувд багшийнхаа сэтгэлийг засъя. Гунигтай хэцүү байгаа гэлээ. Би хэллээ. Хүүхдүүд тоохгүй байгааг чи харлаа штэ гэж дарга урамгүй хэллээ. Ямар ч гэсэн хагасан тоосон. Чи цамаа барьчих. Хэдүүлээ багш руугаа явъя гэхэд дарга дээр нэмэгдээд хэдэн хүүхэд санал нийлж хамт алхлаа. Ангийн хүүхдүүдэд төрүүлхийг харж доотлон тэмцээний дуустал үзсэн хэрнээ орж баяр хүргэхээс эмээж суусан багш хүүхдүүдээ багш нарын өрөөрөө цомоо барин хурж ирсэнд бараг л уйлчих төглөө. Бол сайхан багшийнхаа сэтгэлийг зассандаа цээжин дотроосоо буулгаар чулуу аваад хайчих шиг болж зогслоо. Бэлгүүний аав хаалгаа түлхүүрдэн гэртээ ороод хамраа сарталзууллаа. Зочны өрөөний ширээн дээр арх дарс чихэс жимэс сүржээ. 2 хоногийн томилолттой хинтээ явсан ч 1 хоногт ажлаа амжуулаад ирж буйна энэ. Юу болж буйн учрыг ойлгож царайн зэхий цайсан дашдарж гай ундлахын өрөөний хаалганы завсраар зориг муутай шагаагаад буцаж ирэн буудан дээр лакетэл унлаа. Гэгэн цагаан өдрөөр дахиад өөр залуутай хүнжилд ороод хээв нэг нойртож буй залуу гэргийгээ бодхоос нүд харанхуулна. Эртүүдийн шиг буудсан ч сэрэхгүй шинжтэй. Босч хүүгийнхээ өрөөнд орлоо. Орон дээр бэлгүүний цонх байхыг олж хараад хүрээд ирж гэж баярлалаа. Гэвч энэ дүүрч. Цонхны дэргэд гэрээний түлхүүр бас зурус байна. Түлхүүр бүх хувцас чиний тайлж авна гэд байсан гой зурагтай дотор өмдийг чинь хүртлүүлдэлээ. Мотоциклыг гараж тавьсан. Хэрэгэлсэн бүх мөнгөө дансруу шин шилжүүлсэн. Заван хүүхэн толгоогоо мэдүүлсэн тэнэг гэсэн бичиг үлдээжээ. Аав үсээ үтэмээр боллоо. Хүүгийнхээ орон дээр алхуур суугаад толгоогоо төврөн шүүр салдахт нь ундлахын өрнөөс залуу их нэрэн сэрсэн бололтой найлан хатан инээг чимээ сонсогдов. Нэрэл хүүгийнх нь хэлдэг янхны инээлт. Хөгшин нөхрийн уур гинэт дүрс хийлээ. Ухасгийн босоод ундлахын өрөөрөө орж хамаг бие салгалан зогслоо. Ууралснаас хэлэх хүүгч орж ирсэнгүй. Миний хайраа 2 хоног гэсэн яасан бэ? Гэж залуу гэргээ халамцгүй хазгаа аялгаар хэлэх нь хурандагийн дотрыг улам бачууруулав. Босооч та нар
Одоох эндээс зайл гэж тэр хашгирахад эхнэртэй нунтаж байсан залуу нүдээ том болгоод энэ танай өвөө юу? Оо лайтай. Өвөөд хөөгдчих юм байна л да. Гэх нь доромжллын цаад доромжлол санагдаж хурандаа дотроо ингэж чамд явах гэжтэй гэж харуулслаа. Залуу гэргийн царай хувс хийгээд чи бүр хөөхтөрөө тулсан уу гэлээ. Хурандаа хөөшөөгөө бууш уурч авахд ч бэлэн болсон зогсно. Зайл гэж энэ шүү та нарт гэж дахин хашгирлаа. Хоёр сохтуу хувцлаж гарах гэсээр нэлээд удлаа. Чи хөөсөн шүү. Буцаад ирээч гэх ямар ч гуйлтыг чинь зөвшөөрөхгүй шүү за гэж залуу хүүхэн гарахтаа хэллээ. Зулаа сургуулаа тараад алхаж явтал бэлгүүн дэрэгдээс нь гинэт гараад ирлээ. Охины царай хувс хийснээ харцаа буруулан хажуутэй шалхаж хүү араас нь даглаа. Ямар ч гэсэн орилж шарлаад хөөж туухгүй байгаа болохоор зориг орох шиг. Бүр замыг нь хөндлөж зогсоод "Зулаа, би багшаагаа чиний дэргэд оромжлсондоо уушлах гойж байна" гэлээ. Үүнийг сонссон Зулаагийн царай дахин хувс хийлээ. "Чи өөрөөс нь л уушлахгүй. Тэглүү чамтай ярьж болох юм." Бэлгүүн энэ үгийг сонсоод зочлоо. Арайч дээ гэмээр. Сүнжид багш тэр очихсан уушлахгүй зогсох гэж үү? Мэдэхгүй. Би л авч чадахгүй. Тэгснээс өмхий өрөөндөө ганцаараа үлдсэн дээр гэж бодогдлоо. Хүү чимээгүй болж найз охинтойгоо зэрэгцэн гутлын хошоороо ширтэн алхлаа. Яасан? Хөдөөнөөс ирсэн насгар аваагаас хизээч уушлахгүй юу? Бэлгүүн энэ асуултад бас л хариулсангүй. Чимээгүй алхасаар л байх нь хизээч ээжээс чинь уушлахгүй гэж хэлэх шиг. Ингээд бодохоор яагаад ч тохирохгүй хүмүүс гэж Зулаа бодлоо. Баяртай гэж салъя да. Салахтаа би тэр багшийн чинь охин байна гэж хэлжгээд нүүрлүүн нулимчгаад явчихмаар. Бэлгүүн зориг муутай ам нээлээ. "Зулаа, надад их хэцүү байна. Чи намайг уучлаач. Надад одоо хинч байхгүй болсон" гэлээ. Царай нь их баргаар. Сүнждийн охин гэдгээ хэлийг их бодлон Зулаад аимшигтай санагдлаа. Чимээгүй л салаад явчих нь зөв гэж шийдэв. "Хэнийг ч хүндэлдэггүй хүнд хинч байхгүй болдгийн. Мэдэж ав. Дахиж над руу битээ ирээрэй. Баяртай" гээд Зулаа хажуу тийш ирэглээ. "Чи намайг уучлаач дээ би гуйж гин" гэж хэлж зогсоо хөөг хөсөр хажихаад зам хөндлөн гарлаа. Зулааг зам гармагц хоёр урсгал пиг дүүрч тэрэгнүүд араасаа зай завсаргүй давхлаа. Бэлгүүнд дагаж наас гарах ямар ч завдал өгөхгүй байгаа нь цаанаасаа ёртой ч юм шиг. Нэрэл бодит байдал юм. Бидний амьдарч буй хоёр ертөнцийн хооронд гатлашгүй их үер улаанаар эргэж эргээ халан хүрхэр шуугаж байгаа гэж дотроо хэллээ. Зулаа бушуухан хөлсний тэргэнд орж суув. Урсан гарч ирсэн гашуунаас гашуун нулимсаа залхиж явлаа. Хажид сахирлыг бүтэн 3 цаг хүлээсний дараа арай хийж ирэхээр нь амсгаадан орж эрхлэгчийн босормог үйлдлийг нэгнгүй тоошин илчлэх нь ганц амсгаагаар 30 биш 300 цагаан лонх тоолохтой адил. "Би өнөөдөр ямар их ганцаардваа" гэж эцэст нь дугаалтлаа. "Би бүхэл бүтэн цогцлбор сургуулийн захирал хүн. Нэгмөө бүшгийн тэмцээн битийн тулга таарсан хэрүүл хөөцөлдөөдгүйх арай л сэрүүднэ. Сүүлийн үед сугарын бүлэглэлийг дарах гэж хэт улаарад арай л хөнгөө эдэлчих гээд байгаа шүү" гэж захирал юуны төрөнд муу санааллаа. Өдөржингөө төслийн тайлангаа хэлэлцүүлж яаман дээр суусан учраас толгой өвдөж ядарч байгаа гэж жигтэйхэн. Муу хажтай бодоод маргааш энэ заргыг шүүдгэл байх та гэж өөртөө хэлж суув. "Би дуу хөгжмийн мэргэжлийн багш хүн. Гэтэл миний өргөсөн оног хүчээр өөрчилсөн. Бүр улаан цай" гэж цаатах нь үглэн хорсондоо шээс нь гоожих шахна. Захирал цонхон онгойлгохоор бослоо. Цаан сурагчид зодтолтож байх нь үлдэгдснээс ордуу болов. Хажид цонх руу ирж харснаа "Тэр харж гин үү? Нөгөө мод даварсан шүнжид авгаагийн чинь ангийнхан байна" гэж заналтай хэллээ.
10 минутын дараа сургуулийн орчинд бүлэглэн зодтолж анхаарсан 10-р ангийн дарга бол сайхан тэргүүтэй хэдэн сурагч бас 11 А-гийн сөргөлдөгч талынхны хамт сургуулийн захирлын өрөөний өмнө урт игнэнд жагссан байлаа. Захирал хэргийг шүүн таслах үйл ажиллагааг ширүүн төрхтөө удирдаж жагсаалын өмнөр нааш цааш алхана. Хүүхдүүдийг нэг бүрчлэн цоны нүдээр зоргиж далдчуулах нь нэнс үрдэм. Яагаад зодтолсон бэ гэсэн асуултанд ангийн дарга бол сайхан толгой илээд бид зөв зүгээр явж байтал эднэр биднийг эрхлэгчид таалзааш тэмцээл уурсан гэж гүйжирсэн. Тэгээд л зодтолсон гэж хэллээ. Энэ үгийг сонсоод хажид тийм байгааз гэх шиг захирал руу харна. Хэн нь хэнийг юу гэж хэлсэн, хэн нь яаж зогсон гэх зэргээр гэмт хэрэгтнүүдийг асууж нэгнгүй бичиж тэмдэглээд одоо тарцгаа гэж хэлэх хажид багшийн царай үнэнхүү таашаалтай. Хүүхдүүдийг явуулсны дараа захирал жижүүр багшийг өрөөндөө дуудаад "Суугар байгальмаа сүнжид 3-ыг миний өрөөнд дууд гэсэн яасан бэ малаа?" гэж хашгирлаа. Эхний хоёр нь нэр жаваа болохыг сүнжидийн утас холбогдохгүй байгааг сонсоод захирал дэлбэрэх төглөө. Тэр сүнжид яасан эрт явдаг мал вэ гэж дахин ориллоо. Жижүүр багш гэм хийсэн хүүхэд шиг толгой илээд 8 цаг болох гэж байна штэ захирлаа гэж буруу үг дуугарснаас малаараа дуудуулж баахан загнууллаа. Жижүүр багшийг гармагц хажид ярьж эхлэх нь хатгуур шувг гэлтэй. Тэмцээн л урдаж тойрон хүрээлэгчийн ангидаа өхөр нотогдож байгааз сүнжид сугар мэтийн юмнуудад хатуугаар хэрэгтэй байна шүү захирлаа гэж их удирдагчийн уур цохлыг улам масааж суув. Яг энэ нүхтийн зэрэгцээд эрхлэгч хаалга татлаа. Янжингийн өвчин эцтэй хүртэл хөтлөөд байсан тул юу ярьж байгаагаа ч хянах танхилгүй болсон хөгтлөө. Энэ сургууль их захаа алдлаа. Эрхлэгчин тэмцээн л урдаж өмөрч хаацаалдаг багшийнхаа ангид өгөөд өнөө хүүхдүүд нь давраад өрсөлдөгчөө очиж зодож нүдээд байдаг сургууль боллоо гэж хашгирлаа. Ховоор ажиллаа явуулахаа зогсооё. Би танд хатуу анхааруулсан хэмээн эрхлэгч бүр илүү чанга дуугаар хэлээд хажид руу заналтай харц шидлээ. Захирал энэ ховоо гэснээ өмнөөсөө жижүүр багшийн гараар бичсэн элтгий хуудсыг авч сарваах нь одоо чи юм уу юу хэлдэг юм гэх шиг. Эрхлэгч сугарын өмөрч хаацаалдаг анги гэсэн үг наад элтгий хуудсанд чинь байгаа юм уу тэгээд гэж эрхлэгч асуух нь хөхөнээд нь хөрсөн байдалтай. Янжин захирал агдаж твдэх уурлаж бухимдах давхцсан. Мэргэжлийн багшийн өргөсөн оноог хүчээр өөрчилсөн чинь баримт биш үү гэж орлоод чичирсэн гараараа ширээ туллаа. Сугар эрхлэгч өмнөөс нь шийдэмгий харлаа. 10-р ангийн сандар хамтлаг бараг л мэргэжлийн түвшинд хүрчээ гэж олон улсад нэр хүндтэй бүжигч Оюунбат хэлсэн. Энэ бол баримт. Маргааш Дараамын театрт энэ хамтлаг очиж шалгуулаад тэнцвэл жүжигчин хэсэгт урилгаар тоглоно. Энэ бас баримт. Асуудлыг бүр хүндрүүж тавих гээд байгаа бол мэргэжлийн шинжээчдийн баг гаргаад бүх хамтлагуудын бүжгийг дахин шалгуулъя гэж хэлээд эрхлэгч гарлаа. Бэлгүүний аав хүүгийнхээ өрөөнд сууна. Нилээ цогтжээ. Ус нь өргөж цөхөрсөн царайтай. Өмнө нь талдаа орсон виски харагдана. Зэрэгэлдээ байрны гэрэлтэй цонхнууд харагдаж бүрэнхий тунарчээ. Хурандаа босоод өмнөх шилтэйгээ бас шилэн аягаа аваад зочны өрөөрөө үерлээ. Бодон дээрээ суугаад өмнөө байх ширээ дүүрэн өрсөн эдээ будааг согтож дунайрцсан нүдээр харж ухаан орж гарч байгаа айтай. Талд нь оруулсан арх бас талдаа орсон дарс байна. Нэг хундагны амсарт эхнэрийнх нь уруулын бодог наалджээ. Согтуу нүдэнд уруулын бодог нэг тодорч нэг бүдэрнэ. Залууг тэврээд хээв нэг нойрсож байсан амар заяагийн уруул харагдахад хурандаа ухас хин өндийгөөд ширээн дээрх бүх арх дарс эдээ будааг бүгдийг нь яран болгож тохойгоороо түрэн шалаар нэг заслаа. Завхай хүүхнийг ботхоос байж ятан бачимдана. Өөрийн аяг таашил вискигээ ширээнд тавиад шүдээ тачгинтал хавирлаа. Хогчнээ. Нэг мөр шулам хүүхэн толгоогоо мэдүүлэхээр ингэдгийн заа юу? Докторжоо. Хогч нь мэдвөө. 20 дөө хүүхэнд хөөхөн дөнгүүлээд хоцрох чинь энэ
гэж дотроо хэлээд байж ядаж байснаа гараа байдгаараа далайгаад өмнөх ширээн дээрээ тар хідэл болголаа. Нисч буусан шилэн аяг нь өнхөрч шилтэй вискийн ширээн дээрээ унаад хол холхийн асгарч эхлэхийг хурандаа тоосонгүй. Чамд ханд болохгүй гэж ээж минь хичнээн өгөллээ дээ гэж харуусч толгоогоо тэрэн суулаа. Тэвчээр нь барагдаж буйн элт. Муу шолом гэж чадлаараа хашгираад нудрага дахин далайж ширээгээ цохлоо. Хоосрох төгсөн шил аяг хоёр нь овс хийтэл үсрээд тар хийтэл бов. Ширээн дээр нэлийтэл асгарсан арх дарсан дээр тохойлон толгоогоо тэрэн суулаа. Дэрэгдээс нь хэн нэгэн харуул хайран хослол гэж өгүүлэх нь лавтай. Армааны хослолынх нь ингэр ханцой улаан шар шингэнд бодогдсон харагдана. Бэлгүүний аав үнэхээр цөхөрчээ. Бэлгүүн өдөөс хойш зулаатай уулзаж баяртай дахиж битгий ирээрээ гэдэг үг сонсоод ажил руугаа урмгийн ирсэн ч хийж байгаа номондоо уусаад өөр юу ч бодох завгүй дэлгэц ширтэнэ. Тэр компани дээрээ голцоо ороодтол сууж ажиллаж байгаа. Дарга захирлуудаа хуухал гэдгээ мэдэгдэхгүй байхын тулд том хүн шиг ярьж том хүн шиг аашлах хэрэгтэй. Заримдаа мартчихад гин аллах төхөж сандарна. Их бэлтгэлийн албаны дарга сайн ахтай хойволдаад дунд сургуулийн сурагч гэдгээ хэндэж мэдэгдэлгүй ажилд орчихсон нь энэ. Анх эрэхтэй их бэлтгэлийн програм дээр ажиллаж чаддгаа ханхалзаж юу ч хийж чадна гэж өнгөрснөө бодохоор ичмээр. Үсгийн хэмжээ, хэв маяг сонгох, дизайны оновчтой шийдэл хийх зэрэгт туршлага аргагүй дутаж ихний цөөн худастай гарын авлагыг бараг л 10 дахин хийж албаны дарга ахаасаа зөндөө их заавар зөвлөгөө авч байж харай хийж дуусгасан. Ширээ өнгөг олныг сонсож бараг л уйлчих төгсөн. Харин одоо аваа зөвшөрч байгаа. Сонирхолтой зүйлээ хүн дорн сурдаг юм санж. Номын их бэлтгэн гэдэг сайхан ажил. Том зохиолчийг боддоор нь харж хамт мөр зэрэгшиж ярьцуун гэдэг юутайч зөөрлөшгүй. Өчигдөр нэгэн нэртэй яруу найрагч ахтай ороодтой суугаад шүлгийн номыг нь дуусгахад сайхан боллоо миний хүүгээд үндэсний нь одоо ч магнай дээр халуу аргуулад байх шиг. Тэр мундаг хүнийг телевизээр л харж байснаас номыг нь хийгээд магтуулна гэж зүүдэлсэн ч үгүй явж. Өнөөдөр нэгэн алдартай зохиолыг хүүхдэд зориулан зурагт ном болгох ажилд гар бие оролцох болоод сууж байна. Албаны дарга ахын зурагт ном хүннээс их чадвар шаардна. Чамд итгэлээ шүүгээд энэ хүндтэй ажлын зарим хэсгийг нь гүйцэтгэх даалгаврыг түүнд өгсөн юм. Түрүү чи ажил чинь сайн болсон. Захирал магтсан шүү. Гэснийг нь бодохоор цээж рүү нэм огшоод явчихна. Буудлын өмхий өрөөнд ганцаараа шанаж байхаар ажил дээрээ ширээний ард хоноод баймаар. Даанч харуулын албаны илтгэлд бэлгүүн хонож ажилласан гэд олон удаа орвол дарга нарын анхааралд орж мэднэ гэд шөнийн 1-2 хүртэл ажиллаад л явдаг үлээ. Золоо учиргүй хөөж тууж уурж загнах байх гэж айсан ч гайгүй шүү. Удахгүй намайг уушлах байхаа. Багшийг хөдөөний навсгар агаа гэж хэлсний төлөө ууралсан байж. Ойр ойрхон очиод гуугаад ахаар уучлчих байхаа. Заавал тэр багшаас л уушлах гуйхалж тээ. Хэцүү өрг шүү. Ер нь энэч тэмэн бүтээрт ямар юм хийсэн бэ? Уушлахгүй уучихдаг юм лүү. Зулаа заавал өрөөс нь уурлах болгож яах гээд байгаа юм бэ? Хөхд хөхнүүд гэдэг учир нь алддаггүй анзах шиг ус гэж ярьдаг. Үний юм аа. Гэж бэлгүүн бодож сууснаа өмнөх ажилдаа анхаарлаа. Бэлгүүний утас дугаарлаа. Дэлгэцэн дээр нь ууа гэсэн үсэг харагдана. Энэ наттай ярьж яадаг байна гэж дотроо уцаарлаа. Ууа гэдэг нь ухаангүй аав гэсэн үгийн товчлол. Цөхөрч согтсон аав хөөрөөгөө залгаж байна энэ. Хэд хоногийн өмнө аавдаа их уурлаад байхдаа тэнэг гэж клипэндээ тэмдэглэсэн байснаа ухаан муутайч гэсэн аав минь гэж бодогдоод аав гэж өөрчилсөн. Гэвч тэр мулгуу эрийг зүгээр л аав гэхэн зохимжгүй санагдаад ууа буюу ухаангүй аав гэж утсандаа тэмдэглэсэн билээ. Ухаан муутай аав минь надад ярьж яах гэсэн бэлээ. Намайг хэрэглэж байсан бүх юмаа бутааж өгсөнд баярлалаа гэх гээд байгаа юм болов. Эсвэл би мартаад ганц нэг амс үлдээж гисэн болов. За юу ч яасан тэр нэг тэнэг хүүхэн толгоогоо мэдүүлсэн ухаан гүнтэй ярих сонирхол алга гэж бэлгүүн бодлоо.
Аав нь залгасаар л байлаа. Бэлгүүн авалгүй ажлаа үргэлжлүүлэн суусаар л. Тэмүн хүслэндүүтэйгээ ярилцаж бас компьютер тоглоом суутал утас дугаарлаа. Бэлгүүний аав байхаар нь за байз. Одоо юу гэж худлаа хэлэх вэ гэж бодогдлоо. Учир юу гэвэл төрөөчийн буудлыг мөрдөөд мэдчихлээгээд Бэлгүүн ажил сургууль хоёрдоо ойрхон бодол руу нүүчихсэн юм. Хоёр дахиад залхахаар нь авахаар шийдлээ. Тэмүнэ, чи миний хүүг аав дээрээ эргээ ятгаад өгөөч. Ах нь гоё. Би хүүгээ алдмааргүй байна. Гэж хэлэх хөнгөн шал сохтуу. Тэмүн гайхчихлаа. Бэлгүүний аав архин цогцсон гэж хизээж сонсож байгаагүй билээ. Даштаршгүй, би Бэлгүүнийг мэдэхгүй гэж улаан цайм худлаа хэллээ. Тэмүнэ, миний хүү. Чиний үгэнд орно гэж ах нь мэдэж байна. Чи хөөрөө минь яг одоо утастаад аав нь уцаа аваач гэж гуйж байна гэд хэлээд өгөөч. Тэг үү? Гэснээ уйламшаа боллоо. Ах нь ойр ганцаараа үлдчихэд байна штэ. Би хүүгээ эргүүлж олж авмаар байна. Гэж хазгаа морой хэлээр үргэлжлүүлэн гойно. Даштар шахаа, та их согтсон байна. Унтаж амардаа. Ингэж хэлээд Тэмүн уцаа таслан бүр унтрааж цааш тавилаа. Хүслэн ашгүй сохтуу хүнтэй ярьсныг чагнаагүй бололтой тоглоомондоо шимтээд ухаангүй. Ээж нь орж ирээд унтуулна гэхэд дуртай дургүй эргэн харсаар бослоо. Дүүгээ тоглоомын донтон болгочих вдоо гэж ээж нь зэмлэснээ охиноо хөтлөн гарлаа. Сохтуудаа хүүтэй гэдгээ сандаг гин. Албан тушаал хүний сэтгэл хөдлөлийг хүртэл хөлдөг байх нь. Өндөр албан тушаалдаг хүлэгдээд хүүгээ өгүүлэхгүй. Шүн сохтоод албан тушаалаа мартахаараа хүүгээ сандаг байх нь. Гэж Тэмүн зэвөөцөн бодлоо. Тэгснээ энэ бүхнээ блогтой бичмээр санагдлаа. Харахад сайхан хүмүүс байх юм. Сайн албан тушаалтай, сайхан цэвэрхэн хувцастай. Өөрөөсөө 20 дуу залуухан хөөрхөн их нэртэй. Залуу их нэрээ үнтэй тэргэндээ суулгаж дэлгүүрхсээд л. Гэвч энэ бүхнийг бүгд худлаа. Залуу их нэрээ завхаараад байхад нь үдэ анин. Ганц шөнийн төлөө төрсөн өрөө гудамжинд гарахаас цэхгүй. Гаднаа гялцал, дотроо жорлон шиг өмхөн хүмүүс байх юм. Гэж бичлээ. Өглөөг өөдрөг сайхан ухдаг шиг гайхамшигтай зүйл үгүй. Хичээлдээ яарангуйх охид өнгө зөөс нэмчихсэн юм шиг. Эртэж бархан болж өмрийн жиргээ улам цаваа цолгион болчихсон юм шиг санагдана. Сүнжид багш сууж яваа нийтийн унааныхаа чарлаач зарлаач гэж eerүүлмээр. Буудал бүр дээр удтал зогсоод чарлах нь чихэнд тийм ч чиртэй биш. Хэд хоног готроо байснаа бодвол багшийн зүс засарчээ. Сургууль руугаа ортол өөдөнд сувд Бэлгүүн хоёр зогсож байхдаа тааралдлаа. Багшаа сайхан амарсан уу гэд сувд нүүр дүрэн инээлээ. Гүжөөд хөвгүний царай хувс хийснээ доош хараад сайн байна уу агшаа гэж дуулах төдийч болтугай мэндэлхэн тэр. Сүнжид хариу мэндэлчгээд дээшээ өгсөхдөө юу болох нь энэ вэ гэж дотроо бараг л гашгарлаа. Хүүхдүүд чинь удахгүй таныг хүндэлдэг болно. Харж л байгаарай гэх эрхлэгчийн үг чихэн цансуудах шиг. Тэгтэл өмнөөс нь хорлоо багш ирж явна. Царайн төгшүүртэй. Танаа ангийнхан зодоо яасан гинэ. Захирал таныг дуудаж байна. Үгийг нь битгий сөргөөрэй. Дууг загнуулж буй дүртэй худаа зогсоогоод л гараад ир. Тэглээгээд юм унчих юм биш. Цаадах чи хүний нэг зуучих юм бол муухай хонзонтой. Гэлээ. Өглөөний бүх өөдрөг зүйлс намрын шар навчтай хамт замаар нэг хөглөрч шиг санагдлаа. Тэр хөглөрсөн навчийг минь одоохон захирал авгаа шүүрдэж ачаад улаан давааны хог дээр алхачхандаа гэхээс ядахтаа хэдхэн хоромж болтугай хадгалж зогсмоор. Дуртай дургүй захирлын өрөө рүү алхлаа. Янжин захирал уурандаа түнтээж улаагаад бараг л хагарах төгсөн хүн өгтөв. Яасан том толгойтой хүүхэн бэ чи? Утсан антраагаа тав олчдаг. Өчигдөр орооноос хойш чамайг хайж гин гихтэн сүнжид Америкт утсан антраахтаа хүртэл хүнээс асуух болох нэ. Захирал дуудаж магад гээд үргэлж асаалттай айж явах ёстой юм гин. Гэж бодхоос зэвүү хөрлөө. Гэвч дуугүй загнуулж байгаад л гараад иргэх хорлоогийн үг санаанд нь орж чимээгүй зогслоо. Хідээс ажилдаа ирж байгаа мал вэ чи?
Балаа юм шиг дуугаа зогсоод байх гэхээр нь гэнэт хилтэй хамтай хүн байна да. Энүүнд малаараа дуудуулаад гүлзөө зогсчихно гэж юу гэдгийг гэж бодогдлоо. Би цагтаа л ирж гин штэ гэж эгдүүцэн мөнгөөр хэлээ тавьчихлаа. Анги удирдсан багшууж эртхэн ирчих сэтгэл алгуу чамд. Тооны улсын олимпиадад нэрээ гаргадаг онц сурлагтан боол сайхан хүртэл зодоо идэг болчихож. Чи төмний хүүхдээр тоологж дууслаа. Гэвчлэн янжин авгаа баахан хашгичлаа. Учирлаар тайлбарлах гэхээр улам уурлаж асна. Тэгэрэн сүнжид балай хүн шиг дуугүй загнуулж байгаад гарч ирлээ. Захирал багшийг мал гэж дууддагтай сүнжид яагаад ч эвлэрч чадамгүй санагддаг. Өгөнтийн аригчдал ихээхэн согтвол нэгнийгээ ийм муухайгаар доромжилж дуудах байх гэж тэр бодлоо. Юм арай хийж сайн тал руугаа хазаахаас орхоор л бүх зүйл буруу тийшээ эргчих юм гэж бодхоос сүнжид уруу царайллаа. Дэмэл эрхлэгчийн өрөөрөө ороод уйллаа. Сугар эрхлэгч хуваагдмал болчихсон хүүхдүүд чинь нэвлэрээ тэмцээн төрүүллээ. Харин ч танд баяр хүрэх ёстой. Хүүхдүүд л болсонхон зодтолгүй яах вэ? Гэж ярьж өгтөхт нь багш бүлтийтлээ гайхлаа. Багадаа зодоон хийснээр муу явдаг бол бүх хүн л муу явах ёстой болно. 40 мянгатад нүдээ таац охилцож явсан хүү төр орж явна. Зодолцсон хүүхдүүдтэй би өөрөө тусгаалan уулзаж ярилцсан. Гэхэн яах аргагүй эрхлэгчийн залуу сэтгэлгээг батлах шиг. Хүүхдүүдтэй эвээр ярилцаж ухааруулах нь зүйтэй. Ингэх нь арга хэмжээ авч муухарлахаас 100 дахин илүү хүмүүжлийн нөлөөтэй гэж тэр хэлж суулаа. Сүнжид өрөөнөөс гараад алхаж явахдаа эрхлэгчийг дахиад л бишрлээ. Хүүхдэл юм чин зодтолгүй яах вэ гин шүү. Ийм үжил бодолтой залуус улам олон болоосай гэж бодлоо. Хэд хоногийн өмнө басан хурал дээр эрхлэгч захиралтай түр таар хийхдээ шалыг нь хүүхдээр хайрлуулах гэж улс сургууль барьдаггүй юм. Эсвэргээрээ хүүхдээ хайрлах гэж улс сургууль барьдаг гэж хэлж байсан санаанд орлоо. Нэрэл хүүхдүүд сургуулийн шатаар хандлаа гүйж шалан дээрээ сааваараа барилдаж эрх дураараа чөлөөтэй суралцах ёстой. Хүүхдүүдийг шалаа хайрлагээд өргөж намхан зогсоож дандаа зөөлөн гიშгэж явж дарамтлах нь хамгийн боронгүй хүчирхийлэл. Сургууль гэдэг шорон биш гэж хэлж байсан эрхлэгчийн үгийг сонжид зөвтгөн бодлоо. Өчигдрийн бүжгийн тэмцээнээс болж ангид бөөн яриа болж байтал эрхлэгч орж ирлээ. Бүжгийн наадмын авраг болсон дахин баяр хүргэе гэхдээ хөөгтүүд баярлан алга ташлаа. Бужигчин оюун ботгоо танаа сондөр хамтлагийг өндөр үнэлсэн. Баяртай мэдээ дуулгахад хамтлаг өнөөдөр 15 цагт драмын театр дээр очиж шалгуулад тэнцвэр шинээр тааж буй залуучуудын сэдвтэй жүжигэн хэсэгт бүжиглэх юм. Тэгэхэр хоцролгүй очиж шалгуулаарай гэж сугар эрхлэгч хэлээд төр бодол хэллээ. За одоо муу мэдээгээ дуулгая. Өчигдрийн зодоонд оролцсон хүүхдүүд миний өрөөнд оч ярилцах хэрэгтэй байна гэлээ. Ануу гараа өргөөд сугар агшаа танаас асуух зүйл байна болох уу? Өчигдөр хажид багш яагаад илт худлаа оноо өргөсөн юм болоо? Гэхдээ бэлгүүн бас гараа өргөөд хамгийн муу бүжиглсэн багтч тийм оноо өгөөгүй байж шууд манай ангийн хамтлагт 3 оноо өргөсөн нь маш сэжигтэй байгаа юм гэлээ. Эрхлэгч бодол босноо бид албан ёсоор ярилцаж хажид багшийн тайлбарыг авна. Гэхдээ өгсөн тайлбарыг та бүхэнд мэдэгдэх албагүй ч яж болно гэлээ. Ингээд л ардчлалын зарчим алдагдчих юм аа. Бидэнд мэдтгэл хэрэгтэй дээ. Шударгал байл да. Гэх зэргээр хүүхдүүд ам амандаа шууглаа. Эрхлэгч зодон хийсэн хэдийг дагуулад гарч явлаа. Багш нарын өрөөнд гунж готорсон хөөхнүүдийг дуудаад цуглуулчихсан мэт. Хорлоо нулимстай нүдтэй сууна. Инхтвэл түүний дэргэд суугаад аргадахыг оролдоно. Сүнжид багш хорлоог таатгаруулах бас өөрөө ухааруулах үг хэлмээр байвч өөрийгөө яа гэж суулаа. Би царай муутай шаврын баримлал биштэй. Тэгэж үл тоохтой яах вэ дээ гэж хорлоо уйлан дугарлаа. Эр гуйжгүйгээд л тэгтэн өнөөх нь гуйлгах гайхамшиг гэсэн шиг гэдийгээд байгаамда би ямар тэнийг юм бэ гэд уруу царайлан суuna. Миний найз сайн бүсгүй, сайхан ч бүсгүй. Сугар эрхлэгч чамд сайн гэж инхтвэл түнд хэллээ. Сүнжид багш ярианд оролцмоор санагдаад тэсгэлгүй ам нийлээ. Эрхлэгч чинь эхнэр хүүхэдтэй хүн шүү дээ миний дүү. Хүний нулимсаар жаргал хийх гээд явах чулуун зураг чамд олдох уу гэд асуучихлаа. Эхнэрч гэж дээ.
Нөхөр хүүхдээ хайжгаад Америкт очиод хүнтэй суучихсан шулан биштэй тэр чинь суугар шигэж яачихсан хүн байдгийн. Тийм хүнийг хүлээгээд л суух юм. Хорлоо ингэж хэлээд шүдээ зуулаа. Тэр хөөхнийг ихэд зэвүүцэж байгаа бололтой. Сүнжид багш дотн байдаг дөө бүсгүйгээ ятгаж суухдаа алга өрөө хайчихдаг яадаг хүн бэ? Тийм амтныг хүн гэхүү гэж бодож байсан ч эл гаргаж хэлсэнгүй. Сэтгэл гэдэг жолоогүй. Тэнд нэг хүний охин өөр хүн сэтгэл алдарсандаа л тийм ухаангүй алхам хийхтэй болсон байх. Хөөх юм нь өрөө бодоод элгэн нэмтэрч ханалж ил яваа гэж ятгаж суулаа. Дөлгөөнийг гэрлүүгээ алхаж явтал совд араас нь дууцаар хурч ирж хамт алхацгаалаа. Алаг нүдтэй хөө боддог охиноо хүрээд ирэхээр нь баярлаж маасаатал инээж явна. Совд нөгөө хоёр найзыг нь асуухад гэж ангааснаа. Тэмүн бэлгүүнийг ажил руу хүрэх гээ явчлаа. Химээ санаандгүй хэлчгээд амаа барьлаа. Нэгэнтэл ам алдчихсан болохоор совд шалгаасаар байгаад бэлгүүнийг ажилд орсон. Гэрээсээ явсан гээд бүх зүйлийг яриулж нүдээ бүлтийтэл гайхав. Чи цаад хоёртоо намайг ярьсан гэж хэлвэ гэж совдаас ам өчгийг нь авлаа. Совд ерөөсөө итгэж өгөхгүй дахин лавлан асууна. Тэгснээ эцэст нь арай хийж үнэмшээд санаадууж байгаа бололтой бодол болон алхах нь аргагүй л бэлгүүний найз. Дөлгөөн түүний энэ байдлыг харж уярсан уу яасан дотроо бодож явдгаа гинэт хэлмээр санагдлаа. Совда чи сайн охин. Өө тийштэй мэдээг юм уу? За ингээ хүнээр тоглоом хийгээд юм аа. Би шал өөрөм ярьж байна. Өө за шал өөрөм чинь тэгээд юу юм? Чихэрөө. За. Дахиж би чамтай хизээч энэ тухай ярихгүй. Хүнийг доёолоод ах юм. Сууд мөшийн дөлгөөнөр улам дайжин хиймээр болж шоолон инээн. Дөлгөөн совдыг тоглоом хийсэнд уурлаж хөмсгөө зангидсан явна. Надаар ер нь хүн болгон тоглоом хийх юм. Тэмүн бэлгүүн хоёртой хайр сэтгэлийн тухай гоё юм ярих гэхээр дандаа марзгана. Совдаа бас юу вэ? Хүн хайртай гэдгийг хэлэх гээд байгааг мэдсээрэж худлаа тоглоом хийгээд ах юм. Эднэр ер нь хийм бэ? Гэж дотроо бохиндож явлаа. Сүнжид үдээс хойш хуваартай 2 цагийн хичээлээ ороод багш нарын өрөө рүү орвол сүрэн инхтүүл 2 баргар царайтай огтлаа. Цаана байх 3-4 багш түүн рүү сүрхийг харж жиг хийн. Найз 2 багш нь түүн рүү хурч ирээд аминчлан аяар дуугаар тэртээ тэргүү чамайг яаж ажилдаг, ямар чадвартай хүн бэ гэдгийг манайхан мэдж байгаа. Битгий гутраарай. Гэх зэргээр зүүн баруун талаас нь баахан үгээр шүршлээ. Сүнжид ингэн гэдгийг хүлээж байсан хүн шиг дуугүй явж тушаал шийдэр гэсэн самбар руу очлоо. Даасан ангитайгаа ажиллаагүй. Ангийн сурагчид зодон хийж Сахилгабатын туршил гаргасан тул хатуу сануулж цалинг 20%-аар хасаж олох суугаа. Гэсэн утгатай тушаалыг гүйлэн уншлаа. Инхтүүл дэрэгдэн нэрчгсэн битгий гутар миний найз гэж зогсоно. Цалин хасчихдаг нь л хэцүү байна да. Тэртээ тэргүй амьдрал төрөлцөхгүй үр зээлтэй ядчих хахад. За харж хэвтээ дээ гэж сүнжид гарлаа. Сүнжид багш сургуулийн хашааны хаалгаар өнгөрч гудамж руу гарч ирэхэд нүдэнд нь нулимс сэлэлцлээ. Бүр цагаандаа гарна гэж нь болох шив. Тушаал уншуулаад л энэ олон багш намайг юу гэж бодож байгаа бол эвээ чаваас хөдөөнөөс таарчсан чадвар муутай амтын ирээд арилаа хийж чадахгүй үргэлж тушаал уншуулж байт юм гэж ярьж байгаа да гэж бодхоос гомдмоор. Годамжаар зөрөх хүмүүс ууртай бухимдөө болчихсон юм шиг. Цаана нэгэн ээж хүүгээ аашиж загнан хашгирч байна. Ямар шудраг босон бэ гэж бодхоос дахиад л самсаа шархирлаа. Унааны буудал дээр зогсох хүмүүс нийтийн тээврийн тэрэгнүүд нулимстай нүдэнд нь бүрэлзэж цэлэлзэн харагдана. Ангийн хүүхдүүд өглөөний 8 гэхэд бүгдээрээ цуглаад сондөр хамтлагийн гишүүд бүрэн эрхийг хүлээлээ. Хамгийн сүүлд Тэмүн бэлгүүн 2 орж ирснээр хамтлагийн гишүүдийн тоо бүрдв. Ангийнхан бүгд босоод алга ташлаа. Ураа! 10-ын дээд чадах уу? Чаднаа. Ялах уу? Ялнаа. Дийлхүү. Дийлнэ хэмээн зэрэг хашгиралдаж баяр хүргэлээ. Өшөөдөр амжилттай шалгуулж залуучуудын сэдвтэй жүжигний хэсгүүдэд бүжиглэхээр болсон хамтлагтаа хэрхэн яаж баяр хүргэхээ хүүхдүүд уцаараа зураг бичилсэж тохиролцсон нь энэ.
Ангийнхан бүгд баяр хөөртэй. Хамтлагийн бүжигчдээ гараа цохин баяр хүргэнэ. Босоод ангиуд гарын алгаа ташиж мэдчилдэг байхад од ангийнхан ухраас ялгарах мэндчлэгээ сэтэж гарын алгыг бус арыг өрмөцөөр мөргөлдүүлэн биендээ баяр хүргэдэг заншил ангид тогтоод жил болж байгаа. Ганаа босоод хүүхдүүдийг орон цагаар жүжиг тоглуулсан гэд багшид бас л тушаал уншчих байхдаа хаа гэхэд бүгдээрээ нээлтлээ. Хайрын бүжиггээ давхар зүйлэн гişнэмж мэднэ гэж Тэмүүнийг хэлэхэд сууд гунигтай эргэж хараад айл хэдийн арга хэмжээ авчихсан гэлээ. Шиндүүлээ нэг цэнгэл биш сувд дуулгадаг боллоо шүү гэж ганаа хашгирахад би цэнглээ сонссон юм аа гэж сувд хэлж хүүхдүүдийг дахиад л инээлглээ. Наран туяа босч царайгаа урч хийлгээд инээх шанаах юм шүү. Зодолцсон усууд яа гэж бодож гин бямба бүрнэ гэлээ. Том сараа эргэж хараад цалинг нь бас хасчихсан байлээ штэ гэлээ. Бараг л бүх хүүхдийн царай баргаар боллоо. Багш минь гэр орноо ганцаараа авч явдаг хүн штэ. Цалингүй яах вэ гэх зэргээр бүгд бодолд автсан суулаа. Бүрнээ хүнд цочролд орсон их гэмшсэн суун. Бэлгүүн анхныхаа урдчилгаа цалин тэмдэглэж хоёр найзаа хоолнд орив. Төрж өссөн байрныхаа зэрэгэлдээ кафед орцгоов. Гайгүй тогтчлолтой хэрнээ боломжийн хямд болохоор нь сонгосон хэрэг. Үе зайгүй найзуудаа мөнгөө нарийснаа бодхоос нэгэн бодлын ичиж улаамаар. Өөрийн хүч хөлсөөр олсон цалин эцэг эхийн зүгээр өгдөг мөнгнөөс тэс өөр гэдгийг Бэлгүүн ойлгож эхэлжээ. Мөнгө нэг бүрээ хэмнэх гэж өөрийн эрэхгүй дутагддаг болж байгаагаа өөрөө ч гайхна. Урьдчилгаанд 200 мянгыг авсан гэхийг сонсоод Дүлгөөн айн гээд амаа байдгаараа ангаалаа. Тэмүүн Бэлгүүний хэлдэг шиг битээ тэнийг юм шиг аан гэдэг гэж хэлээд инээлээ. Хагас цагаар ажилд орсон гэхэд ийм их гэж үү? Манай ээжийн сарын цалингаас ч их байна гээд Дүлгөөн үнэн голоосоо баярлана. Тэмүү харин гэнэт дүрс хийгээд тавьчихлаа. Чи хичээлээ яах юм бэ гэж ууртай хэллээ. Үнэн дээр Бэлгүүн сүүлийн үед ажилдаа хамаг анхаарлаа өгөөд хичээлээ бараг л хайсан гэхэд болно. Даалгавраа алдаг оног хийж осолдохгүй л хичээлдээ ирж суусан болж байгаа. Тооны хяналтын архийг хийхдээ шалахгүй сурлагатай хүүгээс нэг тоогоо асууснаар барахгүй чүвэ дааси авч найзаа учиргүй уурлуулсан. Тэмүүн найзтай санаа зовнон бодол боллоо. Гэртээ буцаад оч гэх хэцүү. Манад амьдр гэж гоё гэж бодлоо. Аавч яах вэ ойлгоно. Ээжийн нүд ороо дээрээ гараад элдв юм шалгааж дэвэн дэлхийгээр нэг зарлана. Яагаад ч болохгүй гэх бодол толгойд нь нэргэлдэнэ. Гурван найз хоолоо чимээгүй идцгээв. Тэмүүнийг уралснаас болоод Бэлгүүнч гунигтай бодолд автжээ. Гай болж хажуугийн ширээнд цогтуухаас ирж суулаа. Хоорондоо нэлуурч шүтснэ. Тэгснээ хэрэлдэнэ. Тэмүүний зэвүүцэл туйлдаа хүрлээ. Гიშгч зайгүй. Хотоор нэг цогтуу хөлчүү хараал урсгасан юмнууд гэж ууртай хэллээ. Бэлгүүнч бас бухимджээ. Тэнгүүд игдээ гэж ууртай хэлснэ. Гари. Үүслэгчээ тооцоогоо гэж чанга хэллээ. Кафегаас гарч ирсний дараа Тэмүүн Бэлгүүн хоёр богшсаар л явлаа. Ороод тухтай яарч газар олдохгүй гэж өглөнө. Дунд сургуулийн хүүхдүүдэд зориулсан архиар үйлчилдэггүй зоогийн газар гэж байгуулдаг юм бах та гээд Дүлгөөн санаа алдахад балер өмнөд өмхий архиа зарж ашиг олоход бодно. Хизээр тийм газар нээгдэхгүй гэж Тэмүүн уурлаа. Тэд явсаар байрныхаа өмнө нэрсгэлээ. Өдшийн тэнгэрт одод түгэж нилээд ороодсон болохоор хүмүүсийн хөл татарчээ. Гурвуул тайвшрах гэж хүчлэх мэд хэсэг чимээгүй сууцгаатал тоглоомын талбайн дотор бийцэж гин балер шааргүй гэж Дүлгөөн хашгирлаа. Бас нэг зэвүү юм гэж Тэмүүн уурсаж байж ядав. Гурван хүү зэвүүцэж ууралсандаа яахад ч бэлэн болоод өнөөх согтуу руу явж очлоо. Согтуур жаахан хүүхдэд зориулсан дүүжин даажин дээгүүр дамнуул сарчхаад өмдөө товчлох гээд мөнгнэж байна. Хөөш чи хаан сарж байгаагаа мэдэж гин үү? Хол очиж хуц муу гүлэгнүүд. Уураа яагаад ч барьж дийлхээ болсон Тэмүүн юу гинэ
гэснээ согтуу хүний нүүрэн дундуур хам хүчээрээ цохиод авлаа. Цаадхан налмайн унсын хэрнээ муухай хараал тавьж байна. Бэлгүүн өсөрч очоод нүүрлүү нүшиглэж хэлэх муугээ олж ядан "Май чи юм уу? Ингээд сарчи" хэмээн орж байлаа. Хорсолдоо асан дайрхан яг л улайрсан бох. Цаад согтуу нь олхиогүй муухай хараал урсган хөвгүүдийг зүхэж уурыг нь улам масаана. Ухаангүй болсон хоёр найз нь согтуу ирийг хоёр талаас нь нүүрнүүдгүй балавхад дөлгөөн айсан царайтай нам хөшсөн харагдана. Яг энэ мөчөд сувд ануу хоёр интернет төвөөс гарч ирээд хүмүүс зодтолдож орилж хашгирах чимээ сонслоо. Тэмүн гараа далайн хүчтэй болгохыг хараад ануу "Яана" гэд амаа дарлаа. Сувдч сандран "Тэмүн бэлгүй хоёроо штэ" гэж дуалтлаа. Хоёр охин балмагдаад яхаач мэдэхгүй байтал цаад гудамжинд цагдаагийн тэрэгний дохио хангинаж гэрлэн гарлаа. 3 хүү машиныг хараад хумгээ зогтон далд орох нь яг л зодоонтой кино мэт. Дохио хангинуулсан тэрэг наашаа бус цааш иргэн байшингийн цаагуур орж алга боллоо. Нөгөө хүн хөдөлгөөнгүй хэвтэнэ. Охид биенэр рүүгээ харж байснаа хэвтэж буй хүнд тусалгаас өөр аргагүй гэж бодов бололтой шийдэж ядан аяархан гიშгэлэн төглөө. Үхчихсэн бол яана. Үгүй яолж л энэ штэ. Би энэ моох шиг түргэн тусламжлуудын аяалаа. Ануу уцаа гарган залгаж эхлэхэд согтуу хүн хараал зүхлээ урсган яолж хөдөлж ядан амсгаацаар байна. Түргэн тусламжийн жижүүр өмнөөс учиргүй олон юм лавлана. Насыг нь хаанаасаа мэдэх вэ? Годамжаар явж байгаад хүмүүс задуулахыг нь харлаа гэд ахад хэмээн ануу үнэн голоосоо уцаарлаа. Хамбарнаас нь тусгоочсон байна. Би энэ хүнд байгаа бололтой гэх зэргээр асуултанд нь хариулна. Цаанаас салхи сэвэлцэхэд архины ихүүн үнэр гарахад сувд хамраа даран ярваагаад "Согтуу хүн байна" гэлээ. Удалгүй түргэн тусламжийн тэрэг дохиогоо хангинуулсаар ойртоход сувд ануугийн ханцуунаа татаад бушуухан явъя гэж сандран хэллээ. Цагдаа ирээд шалгахад нь яалтчгүй Тэмүнийг хэлэх болно, худлаа хэлж чадахгүй баригдана гэж гэнэт түүнд бодогдсон хэрэг. Айсан ануу түргэнээ жолоож задуулсан хүнийг олохгүй бол яах вэ? Буцыг гихтэн сувд бодлоо хэлхээс өөр аргагүй болов. Ануу эргэж хараад өнөөх газарт гэрэл анивчуулсан тэрэг зогссон эмч гараад согтуу хүн рүү очиж байгааг харж санаа амарлаа. 3 найз зодон болсон газраас нэлээд зайдуу байрны араар орж амьсгаад аран зогсов. "Тэрхүү өчөөгүй байгаа" гэж дөлгөөн айсан нүдтэй хэлэхэд бэлгүүн "Тэнэг юм уу" гэж уурлаа. "Хэдхүү өшгөөснөө төлөө өгөхгүй" гэж Тэмүн найзаагаа тавшрууллаа. Дөлгөөн айсан шинжтэй ийш тийш харж бид нарыг хүн харчихсан байгаа түрүүчийн цагдаагийн машин хүрээд ирэндээ гэх зэргээр өглөж уйлан дугарна. Цагдаагийн машин өөр тийшээ явчихсан харахууд хинч биднийг харахгүй гэж Тэмүн найзаагаа тавшруулсаар байлаа. Бид хүүхдийн тоглоомын талбайг хэнэгч үгүй бузралдаг муухай өнөд зодсон. Зөв зүйл хийсэн. Бидний оронд хинч байлаа гэсэн кил байсан гэж Тэмүн гэртээ ороод бодол болон суув. Бэлгүүн харин найзаараа буудалдаа хөргүүлээд хувцас сольж суухдаа саяын согтууг харааж зүгсээр л байлаа. Нүүрнийх нь найрс үрчиж үнэн голоосоо зэвүүдсэн төрхтэй. Цус үсэрсэн өмд пүүзээ тайлан шүршүүрнийхээ тосгоорлоо шидээд дээрэс нь усаа шүршин угаалаа. Зөвүүн балиар юмны цусыг болдгсон бол ийм юмнуудыг бүгдийг нь хядчих юмсан. Хүүхдийн тоглоомын талбай дотор хэнэгч үгүй шээгээ зогсож байдаг гин гэх зэргээр хорсолтой өглөнө. Дөлгөөний нойр хулжчихлаа. Бид 3 ингэж шоронд орчихлоо гэж үү? Би уулан зодоонд оролцоогүй. Бэлгүүнийг муухай хараад байхаар найсандаа л 2 зүйл хөшөөсөн гэж дотроо өгүүлж хөвтлээ. Айсандаа ухаан нь бараг л орж гарах төгчээ. Гэнэт нээлттэй салхивчаар цагдаагийн тэрэгнээ дохиод угарлаа. Дөлгөөний зүрх хагарах төхөөд ухас юм босч ирлээ. Нүдэнд нулимс гарч ирээд цонхоор хулмалзан харж зогслоо. "Би яагаад ч хүчтэй? Би яагаад ч хөө? Намайг яагаад баривчлах гээд ирж байгаа юм бэ?" гэж шивнээд уйлав. Нус нулимсэн зэрэг урсах нь хариугүй амьтны шинжтэй.
Тэгтэл дохиод уугарган ирж явах шиг сонсогдсон тэрэг цаашаа явчих бололтой дуу нь аажмаар бүдгсээр алга боллоо. Дүлгөөн биш байж цаатаа нар бидний битгий мэдээсэ гэж өглөн ороон олж шалан дээр суулаа. Хичээл эхлэх арай болоогүй байхад 3 найз хамтдаа анги руугаа орж ирэв. Хүүхдүүд шуугилдаж зарим нэг нь даалгавраа гүйцээх гээд ухаангүй. Ганаа бол сайхны дэвтрийг гуйсаар байж авсан тул бошуухан хуулах гээд нусаа татан тонгоож аагдаж сандарна. Ануу толгоогоо эргүүлэн совд руу бас 3 хөрөө ээлжлэн харан. Дүлгөөн айж бүлтгэнэн. Бэлгүн юу ч болоогүй гэлтэй. Харин Тэмүн санаа зовсон царайтай ирж гэрлийн дэргэд суух нь харагдана. Ануу бэлгүн ямар амар хүүхэд вэ гэж бодож суулаа. Хорлоо багш эрхлэгчийн өмнөөс өөр юмсыг харж суужээ. Сугар санаа зовсон байртай өөд рүү хилэмхийн. Бүсгүй үүнийг нь нажаад битгий холмолцаад байл та. Хинээсээ айгаа вэ гэж эрхэлж найлан хаадсан өнгөөр хэллээ. Эрхлэгч өмнөөс нь харж царайгаа бараалгаад хүмүүс ч юутайрыг яриад эхэлчихсэн байна гэлээ. Ярьж л хэлдээ юунаас айгаад байгаа юм бэ гэж хорлоо хэлэх нь тоосон шинж байхгүй. Битээ энэ цуугаад бай, явж хичээлээ заа гэж суугар арга ядсан өнгөөр гойно. Би цонхтой цагаараа чиний дэргэд жаахан суух гэсэн гээд залуу багш эрхлэгч рүүгээ улам ойртлоо. Хаалга тогшиж гаднаас хажид багш орж ирэхэд хорлоо царайгаа төв болгоод босч гарч явхаас өөр аргагүй дөө. Хорчин бүсгүй хорлоо руу зэвүүдсэн байртай хараад толгоогоо хаян сэлбэлзээд барьж ирсэн бичгээ эрхлэгчид танилцуулж эхэллээ. 10 минутын дараа гэхэд хажууд захирлын өрөө рүү яаран гүйж явв. Эрхлэгчийн гэр бүлийн асуудлыг хэлэцэг гэж яарч хэлэн захтнаснаас тэр. Суур хорлоо ирэн хайр дурлал арай хэтэрлээ. Сургуулаар дүүрэн ховж ив. Хүүхдүүд ч хүртэл ярьж байна. Гэхэд захирал нь ууртай харлаа. Хүүхдүүдтэй хүртэл хов ярьдаг хүн үү чи? Арайч дээ гэж тагнуулын төв газар руугаа урлаа. Яах аргагүй үнэн голоосоо уурлаж байгааг нь хараад хажууд зочлоо. Тэгснээ жишүү хараад суучих нь урам хугаруу бололтой. Хуучин сайхан цагч болоосай. Гэр бүлийн талаар ялзарсан гээд намаас хөөгөөд ажлаас нь халаад мал дээр гаргачихсан гэж янжин авгаа дотроо бодож мөхийгээ зуусан ч ил гаргаж хэлсэнгүй. Харин ч эсэргээр нь эрхлэгч гэхээр хүн хайрлах ирэхгүй болох нь уу? Тэр чинь хүн штэ гэчихлээ. Хаждын ховчиг хөөцөлдөө зан арай дэндээд байна гэж дотроо бодох болсноос ингэж бухимдсан хэрэг. Тэгснээ хамтрагч нь бүр нурмайчхыг харж дотроо би чинь юу хэлчих вэ гэж бодлоо. Яагаад ингэж байгаагаа эвтэйхэн хэлж ойлгуулъя. Энэ муугаа ингэж зовоогоод яах вэ гэж тэр өөртөө хэллээ. Энэ удаа хазгаа гიშгэж байгаа нь үнэ. Гэтэ энэ бол албан тушаалаас нь авч явах ноцтой шалтгаан болж бол яагаад ч чадахгүй. Эрхлэж хүн хайрлаж дурлаж болохгүй гэсэн хууль байх биш. Гэх зэргээр эвтэйхэн хэлж тамхиар дайлж аргадаж суулаа. Гэхдээ сугар ховж ивэнд орохын хэрээр нэр хүнд нь унана гэд бодохоор сэтгэлд үеиг байгаагаа захирал хэллээ. Газар дээрх ганц өмг түшгийнхээ талд хагас угасч болов зогсож байна гэдгийг илэрхийлэх гэсэн нь энэ. Хаждыг гарах гээд өндийхтэн. Ээдээ энээс хойш иймэрхүү ховж ивэ хүүхдүүдтэй ярьж явдгаа л татаарай гэж анхаарууллаа. Багш хүн байж нэгнийхээ тухай ийм ноцтой юм ярьж байгааг хүүхдүүдийн амнаас сонсоод сууж байна гэдэг яагаад ч болохгүй. Тэрнээс мухай ёс суртахууны доголдол гэж байхгүй хэмээн захирал хэллээ. Золоо ойрдоо хичээлээ өдөр шөнөгүй нухлаа. Дурлцглаа гэж нэг хэсэг хараагаад дараа нь гутарч гунлаа гэж баахан уйлж хичээлээ хаяад байснаа нөхөж авав. Номын санд суугаад бие даалтаа хийхээр бэлгүү мартагдаад амар болох шиг. Харин жаахан зур хичээл намаасаа хөндөрч гэрмэгцэл санааны мохорт хайртай хүүгийнхэн царай орж хандлаана. Сургуулийн намын сандаа ухаангүй сууснаа толгоо өндийгөл өмнө нь гант туяа зогсож байна. Хоёулаа явъя. Хин бидний кинонд дааж байгаа гэж дээд анги ирднэ гэж тэр үнэн голоосоо гайхуулан хэллээ.
Эрдэнэ бол сургуулийн хамгийн сайхан залуучуудын нэг. Сэтгүүл зүйн танхимын охид бүгдээрээ түүнд ундаг гэхэд болно. Саяхнаас энэ залуу ганц туяагаар дамжуулан зулаатай танилцаад элдэв шалтгаан гарган анги руу нэрдэг болоод байгаа. Ангийн охид бүгдээрээ ирж баяр хүргэх шахаж чи өргөчгөөж гэлцэж бараг л хүчээр нийлүүлэх юм болцоож тоглоом шоглоом хийж эхлээд байгаа билээ. Зулаагийн дотор бэлгүүн минь ямар их гомдож готрох болоо гэх бодол яагаад ч юм зурс хийлээ. Салж хагцна гэж шийдчихсэн байж ийм юм бодохдоо чи яах вэ гэж өөрийгөө дотроо загналаа. Зулаа би явахгүй гэж шууд хэлж чадахгүй намаа эргүүлэн доош харж суув. Зулаа явчихал та. Би сүгдүүд чамаагүй гуй гэж гантуяа хэлнэ. Найзыгаа сайхан залуутай өргөлж хэмсэн гэж үнэн голоосоо хичээж дотроо бас баярлаж байгаа нь мэдээж хэрэг. Кино үзэж байхдаа Эрдэнэ байн хажуудыг зулаа руу харж байлаа. Охин түүнийг анзаараагүй царай гарган сууна. Анх хамт кино үзэж суухдаа бэлгүүн нь киногоо огт анхаарахгүй өсрөө нь гараа явуулснаа зориг нь хүрэхгүй буцаан авч суусныг санаад зулаа инээмсэглэн бодол давтлаа. Дэрэгдээ Эрдэнэ суугаа гэдгийг гинэт санаад урамгүй болж царай бараана. Бэлгүү одоо хаана яваавал бас нэг охинтой кино үзээд ч юм уу мотоциклаар зугаалж яваалуу гэж бодлоо. Энэ Эрдэнэ уг нь их хүмүүжлтэй сурлагатай залуу. Тэгмийн бүх охтыг ханруулдаг. Энэ сөрхий залуутай ирэхэд бэлгүүнийг ортоос мартчихсан юм билүү? Өөрөө хайрладаг хүнээ биш, өөртөө хайрладаг хүнээ сонгол бүсгүй хүн жаргадаг гэж ярьдаг даа. Гэж зулаа гинэт бодлоо. Алийн болгын даруухан залууг хойноосоо гүйлэх вэ? Би хин юм бэ? Тийм үү хаашаа гэж өөрийгөө зэмлэж үзлээ. Кино дуусаад гарч иртэл гантуяа би энүүхэн давах хахаараа очих ёстой гэд гүйчихлээ. Зулааг Эрдэнэтэй үлдээх гэсэн нь ойлгомжтой. Хоёул үлдээд хамт алхлаа. Бэлгүүнтэйгээ байсан бол тоглоом шоглоом хийгээд хүүхдээ гэж дуудаад явуулаад гоё ахгүй юу гэж бодогдно. Охины бодлыг таасан мэт Эрдэнэ гинэт ам нийлээ. Надтай кино үзэнд баярлаа. Би л баярлах ёстой юм шүү. Өнөө кино үзчихлээ гэж хэлмээр болсноо түүний дургүй хүргээд яах вэ гэж сандлаа. Шөнийн годамжаар хос залуус дүрнэ. Нэг залуу зулаар өргөн харж тэглэж унах төгсөөр өнгөрөв. Биднийг салахын аргагүй хос гэж бодож байгаа ах та гэж бодогдлоо. Эрдэнэ дахиад л яриа өдөх гэж оролдлоо. Танай гэр хаана үдвэ? Ашгүй хөрөж өгөхгүй юу? Манайх налаахад байдаг. Таксигаар явах шалахгүй 20 мянга л гардгийн гэд хэлчихлээ. Тэгснээ дотроо бийж зангаа тавихгүй юм аа. Сарын өмнө бэлгүүнтэй анх танилцаад ингээл тоглоом хийж явсан. Одоо өөр нэг залуугаар шоглоом хийгээд л гэж бодлоо. Эрдэнийн царай улайгаад гэж төгдрээд хэцөөдөг шинжтэй. Хөөх юм мөнгөгүй яваа юм биз дээ. Оюутан хүн гэж бодхоос төсхийтэл инээчихмээр. Нарийн ирвээ. Охин иргүүлж байж 20 мянга төр голоо зохиод надад тийм мөнгө байхгүй. Зулаа аттай харж инээгээд худлаа тоглосон юм аа. Манайх дээр ихэд байдаг. Алхаад очихсан ч болдгийн гэж хэлж залуугийн санааг амраалаа. Эрдэнэ инээгээд би чамтай ингээл алхаад баймаар байна гэж байна. Овоо дуушуу орох шинжтэй. Сургуулийн 80 охин чиний араас гүйдэг. Гэтэл хөдөөний тэгэд бас яагаад гэр хороолол байдаг. Нэгмүү насгар охиныг гуугаад л яваад байдгийн. Чимээ сониун шүү гэж зулаа хэлэхдээ энэнээс хойш гэр хороолол байдгаа үнээр нь хэлж байх юм шүү. Хойлон бантан болдгийм билээ гэж дотроо бодоод инээлээ. Надад чийл таалагддаг гэд Эрдэнэ зулаагийн өмнөөс ихслэн харах нь овоо шийдэмгий болжээ. Зулаагийн толгойд бэлгүүний тухай бодол алхам тутамд орж ирнэ. Энэ залуутай урхлаа гэхэд бэлгүүнтэй байсан шигээ аз жаргалтай, баяр хөөртэй байж хизээж чадахгүй гэдгээ мэдэрч явлаа. Бүрэнхий болж байхын үест маршлын гүрний арын зам дээр Улаанбаатарыг хувааж эзэмшдэг 2 мафийн уулзалт болж байна уу гэхээр дүр зураг бий болоод байлаа.
Өмнөд талаас зэгнэн зогссон хэсэг залуус ардаа дөрвөн мотоцикл тасгаар жип сойжээ. Бүгд булчин шүрмэс нүд хөмсгөө зангируулж догшин дүрсгэх гэж хичээсэн нь сүртэй гэхээсээ илүү инээдэмтэй харагдана. Эсрэг мафийн гишүүд 3 мотоцикл нэг пикаптай ирсэн байна. Мөн сүрийг бадруулан зогсгоох нь цоврал зурагт гардаг номын булчин шүрмсэн зангирсан хүлэг баатрууд, хүн аалз, супермен, бэтменүүд амилсан гэлтэй. Оч зохицуулбар сургуулийн 2 өсөлтөгч анги 10-ын Д болоод 11-ийн А ангийн уулзалт үргэлжиж буйна энэ. Уулзалт нь тулаанч болж хувирч мэдэх тул хүүхдүүд хэрдээл зэвсгэлсэн харагдана. Дүлгөөн хамар дээрх рембо хар шилээ засах зуураа аман дах чүдэнзээ хөдлөгөн зогсно. Бүсэндээ мончоо хийжээ. Тайвнаа гартаа касет гэлэзүүлсэн харагдана. Хүлэгнүүд минь нармаага нийлгмээр байна аа гэж бэлгүн ууртай дугаарлаа. Хариуд нь та нар нармаа нээх юм уу? Харъя л да гэж ахангийн хүү тавллаа. Хоёр талаас хүүхдүүд бийс рүүгээ муухай харан өрөлт авч нүүрээ баргалд хүлж ирхнүү гэлтэй. Хүүгүүдийн царай маш саналтай. Болд сайхан гараа өргөн хөөй байцаач өхөр шиг мөргөлдөж байхаар ам хэлээрээ ярьж болно штэ гээд эсрэг ангийнхан рууч өөрийн ангийнхан рууч харлаа. Танайхаас хэрүүл эхэлсэн. Үгүй танайх л эхэлсэн хэмээн хэсэг маргаж байснаа ах ангийнхан бид ч ивээр ярилцахад бэлэн байна гэцгээв. Тохиролцсны дагуу ангиас 3 хүн үлдээж ярилцъя. Бусд нь хоошоо гэж тэмүү хэлэхэд 2 ангийн хүүхдүүд үеийг дагаж ухарцгаалаа. Ангиа төлөөлөн 3 хүү замын голд үлдээд нилээд маргалдаж байж тохиролцоонд хүрлээ. Дахиж хизээш навсгарынхан гэдэг очиг хэрэглэхгүй байх. 2 ангиас хамтарсан шаардлагыг сургуулийн захиргаанд гаргаж, эрхлэгч сугар багш хажид хоёрын яг хэн нь бүжгийн тэмцээнд буруу оноо өргөснийг үнэн мөнөөр нь тогтоолгох, хойшид 2 талын хүүхдүүд зодоон хийхгүй, ангийн удирдагч нарын хэлэлцээрээр бүхнийг шийдэж байх гэсэн гэрээ байгуулад түүнийг бүх хүүхдүүдэд зарлаж гар барилцаа салцгаалаа. Дээрмийн 2 бүлгийнхэн унаа тэргээ хуржигэнтэл хаалан хөдөлж байгаа нь л харин хинж сүрдмээр харагдаж. Бэлгүүн Тэмүүний ээжийн хар тэрэгнээс буугаад өрөөрөөгөө өгсөж гарч ирээд түлхүүрээ гаргалаа. Буудлын ажилтан охин хурч ирээд таныг өнөөдөр 50 настай болов гэмээр ирж асуусан. Би мэдэхгүй гэсэн шүү гэж хэллээ. Сайн охин гэж бэлгүүн дуурайд хаалгаа онголхон орох гэлээ. Салхын түүс болж буйн илэрхээ. Чиний төлөө худлаа хэлж байхад сайн охин гээл болоо юу гээд цаадах нь хошуугаа унжууллаа. Шагнал хэрэгтэй мэдтэй. Хөөцөлдөж байгаа чамайг гавьяат тагнуулж болгож өгнө. Гавьяат ээ? Хүн болгон л зүүдэг ингэрийн хямдхан зүйлсэнд хуурдахгүй шүү. Шандан чи намайг мотоциклээр зугаалуулдаг хөө. Бэлгүүн хариуд нь хэлэхүүг олцсонгүй. Зулаагаа зугаалуулдаг байтал буудлын ажилтан охин сунталдаад л явах юм гин гэхээс инээд нь хүрнэ. Ажил ихтэй дараа болъё гэж хуурлаа. За амллаа шүү гэчгээд охин доош уруудахтаа баярлсан нь илт. Дунд сургуулаа төгсөөд хамаатны ахыхаан бодолд ажилтан болсон гэхийн охин бэлгүүнд дурлжгаад шаналж байгаа. Элдэв шалтгаан гаргаж юм ярих гээд л өрөөнд нь орж ирэх шалтгаан гаргахын тулд цагаан давууг нь бараг л өдөр болгон сольж мэднэ. Ор ганцаараа үлдсэн хүүд хан болоход ахтайхан юм шиг санагддаг учраас хүү төвшөөр дургуутахгүй байгаа. 50 настай хүний дөр худлаа зохиож бий болгоод л ярих шалтгаан хайж байгааг нэ гэж бодоод Тэмүүн мушиглаа. Гэхдээ Тэмүүн Дүлгөөн 2 ийшээ байнга ирээд байгаа болохоор аав нь дагаж шинжлээд аль хэдийнэ мэдчихсэн байхыг үгүй гэх газаргүй. Мэдчихсэн байлаа ч ирээд баривчлахгүй нь лавтай. Өөр тийшээ нүүж муур халганд болж тоглох сонирхол алга гэж бэлгүүн бодлоо. Бэлгүүн ноутбукээ дэлгэн ажлаа дуусгах санаатай удаан нухлаа. Аяхтай буцалсан усууж хямтаа талах ганц нэг хаслана. Ийм хүнсээрч удаан явахгүй нэ. Гэрийн хоолой хүн сандгийн байх шүү гэж бодогдлоо. Яг үүнтэй зэрэгцэн хаалга тогшлоо. Буудлын ажилтан охин савтай хоол барьсан зогсож байна. Чи дүүдэнд орхон нь шүү гэж бэлгүүн яжтай дуурахад
Чи намайг зөөдлөөд би л баярлнаа. Хуушаар авчирлаа. Би өөрөө хийсэн гэж охин хэллээ. Бэлгүүн дотроо баярлаж байлаа. Гой үнэртжээ шүү. Гэрээ хоолыг санахыг минь мэдсэн юм шиг ирдэг нь аваадоо гэж бодлоо. Ийм хуушуурыг зөвхөн манай ээж бүтээр л хийж чадна. Ид ид. Ингээд охин бэлгүүн рүү харж сууна. Бэлгүүн хаастал нэрэл гайхамшигтай амттай. Амтлаг шүүс нь нам руу урсаад л өөрийн мэдэлгүй шүүсийг нь хорж өнүүлэн сороод хуушуурыг ховдуулан идлээ. Охин өөрийн гараар хийсэн хоолыг нь залуу ингэж амдархан идэж байгааг хараад магнай тэнийж бүр догдолжсон харагдана. Уурлаад байгаа найз охин минь ингээд хуушур хийж гисэн хүрээдрүүл ямар гоё вэ гэж бодоод бэлгүүн санаа алдлаа. Зулаа минь чи яагаад намайг уурчиж болдоггүй юм бэ? Чи надад хайртай. Би чамд хайртай. Эннээс илүү юу нэхэд байгаа юм бэ? Гэх бодол толгойд нь эргэлдээд хуушураа барьсан чихтэй нам суучглаа. Бэлгүүнээ битгий гутраа. Одоо чи ганцаараа биш. Чи ганцаараа биш ээ. Би чиний дэргэд байна. Бэлгүүн ярддаг охин бэ чи гэж хэлмээр байсан ч дугарсангүй. Сайхан сэтгэл гаргаад хоол хийгээд ирж байгаа хүнийг тэгж гомдоогоод яахав. Махлаг биетэй царай муутай охин сайхан сэтгэлтэй байдаг гэж хаанаас ч уншиж байсан санаанд орлоо. Энэ цайлхан охин ингэж орж ирсээр байгаад сүүлдээ надад асчих үедээ. Эртхэн уурыг нь хүргээд холдуулсан дээр хаа та гэж бодсон ч худлаагаасаа хүнийг гомдоож зовооно гэдэг санаанд багтамгүй. Гэхдээ яаж ээж эвийг нь олж байгаад найз охинтой гэдгийг хэлээд сайхан найзууд явъя гэж гуй гэж бодож суулаа. Хүүхдүүд дэвтрээсээ нүд салгахгүй сууцгаана. Зарим нэг нь тангад ном цээжилж буй ламхай шиг дөнгөнтэй ламандаа уншина. Сүнжид багш уран зохиолын хичээлээ асууж байгаа нь энэ. Хаалга сэвхийн нэгдэж гаднаас эрхлэгч Цагдаагийн Ахмадын дөрөн товцтой хүний хамт орж ирээд эрэгтэй хүүхдүүдийг тойруулан харах нь хэн нэгийг хайж байгаа бололтой. Ахмад ч эрэгтэйчүүдийг тойруулан харах нь маш ширүүн дөрвтэй. Дөлгөөний царай хувс хийгээд цонхиглоо цайжглаа. Үнхэлцэг нь хагарахад бэлэн болсон харагдана. Би яагаачгүй штэ. Яагаад намайг шоронд хийчихэж байгаа юм бэ? Гэж тэр дотроо уйлж сууна. Тэмүүний царай бараалаа. Совд Тэмүүн рүү эргэж харж бас л айсандаа цонхижээ. Сүнжид багш дөлгөөнийг хараад яавч зүгээргүй нэг юм болж гэж бодоод хэрт хийлээ. Эрхлэгч багш руу хараад уучлаарай сүнжид багшаа. За айз танай ангид чинь бадрон биетэй хүүгүүд хэд байдаг вүлээ гэж асуулаа. Энэ үгнээс бэлгүүний дотор бал хийв. Хүүхдүүд үл таних Ахмадыг гайхан харна. Дөлгөөн цонхийн цайж цолиороход бэлэн болжээ. Анууч бас энэ хэдээс ч дутахгүй айсан харагдана. Эрхлэгч цааш ярина. Бид Цагдаагийн дээд сургуулийн дэргэд хичээлдэг тулааны урлагийн дугуйланд орох сонирхолтой хүүхдүүд байна уу гэж асууж бүртгэж явна. Явандаа Цагдаа хөгжлийн байгууллагын сургуульд давуу эрхээр орох сайхан бололцоо нээгдэв юм байна гэлээ. Дөлгөөн өөрийг нь барих гэж ирээгүй болохыг гэнэт мэдээд нүдэнд нь нулимс бөмбөрөн гарч ирлээ. Тэмүүн, бэлгүүн, ануу сувд бүгд том гэвч амьсгаа авч байгаа нь харагдлаа. Яадаг үлээ. Дөлгөөн хэрэг хийчихээгүй байгаа. Өчигдрөөс хойш тавтав хийтэл зочиод байх юм. Цагдаагийн хүнийг хараад сүнсэн зайлтай лайлаа. Тэмүүн ч бас нэг л биш. Энэ гуравтаа өнөөдөр уулзаж ярилцах уу? Гэх бодол сүнжид багшд орж ирлээ. Гэхдээ уулзлаа гэд улмал гүжиж хэдэрлэн нахтаа. Дөлгөөнтэй ганцаарчилж уулзсан нь дээр баха. Гэж тэр шийдэв. Завсарлагаанаар Нарантуяа охтын ариун цэврийн өрөөний бүхээгт байтал хүлийн чимээ гарan хоёр охин сэмэрж эхлэх нь совд ануу хоёр. Төрөнд Цагдаагийн хүнийг орж ирсний дараа бэлгүүн, Тэмүүн, дөлгөөн гурвлуу энэ хоёр сэжигтэй харж хэмнэлдэж байсныг анзаарч сониуцсан хөдөлж байснаа саналаа. Нарантуяа чимээ гаргалгүй сэм чагнан суулаа. Гэмт хэргийг харсан хэрнээ нуун дарагдуулсан бол бас гэмт хэрэг болдог штэ гэд ануу уйлчих шахна. Өөртөө гэмт хэрэгтэн болсон ч хамаагүй найз нараа хамгаалах ёстой гэж совд ууртай хариулж байна.
Хоёулаа гудамжны утаснаас ярьчихъя. Уржигдөр орой 22 цаг үед 8 дугаар байрны урд хүн цоцсон хүүхдүүд бол 10-ын дайн ангийн сурагч Бэлгүүн Тэмүн Түлгүүн 3 гэдэл болоо гэж ануу хэлэх нь айсандаа байж ядаж байгаа шинжтэй. Хизээч үгүй. Тэр гурыг шоронд явуулах гэж үү гэж совт эрс шийдмийг дуугаар зандрах нь дуулдлаа. Наран туяа цочсондоо хэрт хийж яахаа мэдэхгүй болсон хүн бүхээхээс гарч ирэхэд ярилцаж байсан охид хэдийний гараад авчихсан байлаа. Хичээл тараад алхаж явахдаа Тэмүн найзаагаа загналаа. Уулгамж чавган шиг хаалга гонгох бүрэл зочихын ангийнхан бүгд чамайг анзаарчихлаа гэж ууртай хэллээ. Дүлгүүн харин шалдаа буусан харагдана. Гурлаа цагдаад очиод хэрэгээ хүлээж илдээ. Үнэнчээр хүлээсэн юм чин цагдаа нар биднийг шоронд хийхгүй зүтэй гэж хэлээд баргал уйллаа. Хэрэгээ хүлээдэг сайн хүүхдүүд дахиад битгий ингээрээгээд явуулах уу гэж Тэмүн хүлээд бухимдаж байж ядлаа. Хэрэгээ өөртөө хүлээсэн ч биднийг шууд гавлаж ачаад ганц одогт хийчихнэ гэж Тэмүн ууртай хэллээ. Би яах вэ? Би хоригдол болмооргүй байна гэснээ найз нь уйллаа. Гудамжны саандалд суугаад нүдээ арчих дүлгөөнийг Тэмүн барьж аваад ууртай сэгсэрлээ. Царайн зандалтай. Чамайг хатуужилтай байгээд байна шүү гэж баргал хашгирлаа. Бид гөмгөө хүнийг зодоогүй. Хүүхдийн тоглоомын талбайд сардаг адгийн балер аригчинд хүртэх ёстой шанганд хүртээсэн. Ойлгов уу? Гэж ууртай хэлэхэд дүлгөөн заа гээд толгой дохих нь тунай муутай харагдана. Орон суусны өмнөх сандалд наран туяа суужээ. Эргэж буцан удаан суулаа. Би чинь Монгол улсын иргэн хүн шүү дээ. Гэмт хэргийг нуун дарагдуулах ёсгүй. Би уцтах ёстой гэж өөртөө хэлээд уцаа өргөн 102 руу залгалаа. Ангийн дарга асан шудраг охины мэдээллийг цагдаагийн жижүүр бичиж аваад өөрийнх нь нэр хаягийг нь асуулаа. Оч цогцлбор сургуулийн 10-ын дайн ангийн сурагч Наран туяа гээд гэрийн хаягаач бас хэллээ. Уцаа таслаад царай хувиран хийсэн зүйлдээ эргэлдэж байгаа дүртэй удаан суув.